За мөнгөний сэтгэл зүй. За өнөөдөр бид мөнгө гэдэг зүйлийн цаана нуугдах сэтгэл зүйн талаар ярилцах болно. Яагаад зарим ухаантай хүмүүсүүд мөнгөн дээр итгэмээргүй тэнэг шийдвэр гаргадаг вэ? Хариулт нь таны бодсноос төсөөр байж магадгүй юм аа. За зарим хүнд мөнгө бий, заримд нь үгүй. Бид мөнгийг зүгээр нэг тоо Excel-ийн хүснэгт математикийн бодлого гэж бодох хандлагатай байдаг. Гэвч үүний хэрэгтээ бидний амьдралыг өөрчлөх санхүүгийн хамгийн том шийдвэрүүд таны тооны машин дээр биш, харин оройн холны ширээний ард бидний эго, бидний айц, бидний бардамдал, бидний өнгөрсөн түүх донд гардаг. За Морган Хауслын алдарт мөнгөний сэтгэл зүйн номонд дурдсанаар санхүүгийн амжилт бол таны юу мэддгээс биш, харин таны хэрхэн ажилтгаас л хамаардаг гэж өгүүлсэн байдаг. За номын эхний сургамж таны санхүүгийн ДНХ. За хүмүүс мөнгөтэй холбоотой галзуу зүйлс хийдэг. Гэхдээ хинэн ч галзуу биш юм аа. Бид бүгд өөр цаг үед өөр орлоготой өөр үнэт зүйлстэй эцэг эхийн гар дээр дэлхийн өөр хэсэгт өөр эдийн засгийн орчинд төрсөн. Тиймээс бидний мөнгөний талаарх ойлголт, дуршлага тэс өөр байдаг. За үүнийг Монголын жишээн дээр харвал 1990-ад оны ихэр зах зээлийн нийгэм шилжих үеийн гиперинфляц дампуурлыг биеэр туулсан Ахмад үеийнхэн хувьцаанд итгэх итгэл тун багтай. Харин үйл хөдлөх хөрөнгө, алт үнэт эдлэл хөөрг гэх мэтийн барьцтай зүйлийг илүүд үздэг. Харин 2000-ад оны залуус технологи, криптовалют зэрэг шин зүйлсд илүү нээлттэй ханддаг. Хэн нэгнийг тэнэг гэж шүүхээс өмнө тэдний санхүүгийн ДНХ өөр гэдгийг ойлгох нь чухал юм аа. За номын 2 дахь сургамж нийлмэл хүний хаад. За Warren Buffett бол бүх цаг үеийн хамгийн агуу хөрөнгө оруулагчдын нэг юм аа. Гэхдээ түүний хөрөнгө оруулалтын жинхэнэ нууц нь юу вэ? За түүний 84.5 тэрбум долларын хөрөнгийн. За энэ бол ном бичигдэх үеийнх шүү. Одоо бол бараг 150 тэрбум доллар болчихсон байсан. За түүний 84.5 тэрбум долларын хөрөнгийн 81.5 тэрбум нь өөрөөр хэлбэл түүний бараг 99% нь түүнийг 60 нас хүрсний дараа бий болсон байдаг. За Buffett-ийн нууц бол хүнээс илүү ур чадвар биш, харин цаг хугацаа юм аа. Тэрээр 10 настайгаас эхлэн хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Энэ нь түүнд нийлмэл хүү гэх мэт хэмээх ертөнцийн 8 дахь гайхамшигыг ашиглах боломжийг олгосон байдаг. За үүнийг нэгэн сонирхолтой тооцоолоор батлая. За хэрв Buffett одооны залуус шиг 20-од наснда мөнгөө аялал зугаа цэнгэлд үрж 30 наснда $25,000 хөрөнгө оруулалтаа эхлүүлээд 60 наснда тэтгэвртэй гарсан бол тэрээр жилийн 22% гайхалтай өгөөжтэй хэвээр байсан ч түүний хөрөнгө өнөөдөр ердөө $11.9 сая байх байсан. Энэ нь түүний бодит хөрөнгөөс 99.9% бага юм аа. За өөр нэг жишээ авъя. За Хейжийн сангийн менежер Джим Саймонс бол математикийн сууд ухаантай. Тэрээр жилд дунджаар 66% өгөөжтэй ажилласан Баффетийнхаас хамаагүй өндөр юм аа. Гэвч түүний хөрөнгө ердөө 21 тэрбум доллар буюу Баффетаас 75% бага байна. Яагаад? За учир нь Саймонс 50 наснда л хөрөнгө оруулалтын оргил үедээ хүрсэн. Түүнд нийлмэл хүүг ашиглах хугацаа Баффетаас 2 дахин бага байсан юм аа. За эндээс гарах дүгнэлт бол сайн хөрөнгө оруулалт заавал хамгийн өндөр өгөөжийг олох тухай асуудал биш юм аа. Харин боломжийн сайн өгөөжийг тасралтгүй хамгийн урт хугацаанд хадгалах явдал юм аа. За номын 3 дахь сургамж гутран гүзлийн татах хүч. За яагаад муу мэдээ бидний анхаарлыг илүү татаж илүү үнэмшилтэй санагддаг вэ? Учир нь сайн зүйлс удаан хугацаанд аажмаар бий болдог. Харин муу зүйлс гинт нүд ирэмхийн зур бий болдгоо. За эдийн засагт жалгаагүй. Хувьцааны зах зээл 6 сарын дотор 40% унах нь бараг бүх мэдээний сугаар гардаг. Гэвч 6 жилийн турш 140%-аар өсөх нь бараг анзаарагдaltaгүй өнгөрдөг. За номын 4 дахь сургамж аз ба эрсдэл. За эдгээр бол үл үзэгдэгч ихрүүд юм аа. За Билл Гейтс бол маш ухаантай хөдөлмөрч бас зүтгэрлэг нэг. Гэвч түүний амжилтанд аз маш том үүрэг гүйцэтгэсэн байдаг. Үүнийг 1 саяас 1 дохиох аз гэж нэрэлдэг. 1968 онд дэлхий дээр ахлах сургуулийн насны 300 сая хүүхэд байсан дэлхий дээр. Тэднээс ердөө 300 Сиэтл хотын Lakeside хэмээх хувийн сургууль сурдаг байсан. Энэ сургууль нь тухайн үед компьютертэй байсан дэлхийн цорын ганц ахлах сургууль байлаа. Тэр 300 хүүхдийн нэг нь Билл Гейтс байсан.
тэрээр Lakeside байгаагүй бол Microsoft байхгүй байсан гэж хэлсэн байдаг. За харин эрсдэл бол азны яг эсрэг тал юм а. Gates Allen нартай хамт Kent Evans гэдэг 3 дахь компьютер сонирхогч хүүхэд байсан. Тэр тэдэнтэй адил ухаантай, алсын хараатай ч байсан. За ахлах сургуулаа төгсгөөс өмнө уулан дайварч яваад ослож нас барсан. Энэ нь азтай адилхан хянах боломжгүй 1 саяд 1 тохиох эрсдэл юм а. Тиймээс амжилт бол зөвхөн авиас хөдөлмөрийн үр дүн биш. Энэ бол авиас хөдөлмөр Аз эрсдлийн нийлмэл юм а. Энэ тухай Билл Гейтс өөрөө хэлэхдээ амжилт бол муу багшаа. Энэ ухаантай хүмүүсийг хизээч ялагдахгүй гэдэгт итгүүлдэг гэж хэлсэн байдаг. За номын 5 дахь сургамж жинхэнэ баялаг гэж юу вэ? За хүмүүс илүү аз жаргалтай болохын тулд баян болохыг хүсдэг. Гэвч Морган Хауслын хэлснээр аз жаргалын түлхүүр бол хүссэн зүйлээ хүссэн үедээ хүссэн хүнтэйгээ хүссэн хугацаагаар хийх чадвар юм а. Жинхэнэ баялаг бол таны цаг хугацааг захирах эрх чөлөө юм а. За номын 6 дахь буюу сүүлчийн сургамж баян ба чинэлэг байхын ялгаа. За баян байх гэдэг бол таны одоогийн орлого. Энэ нь нүдэнд харагддаг. Лаанд 5-70 унсан хүн баян харагддаг. Харин чинэлэг байх гэдэг бол таны зарцуулаагүй санхүүгийн хөрөнгө юм а. Энэ нь нүдэнд харагддаггүй. Жинхэнэ чинэлэг байдал бол таны худалдаж аваагүй Lexus машин, таны яваагүй тансаг аялал юм а. За эдгээр сургамжууд нь бидэнд мөнгө бол зүгээр нэг тоо биш. Харин бидний сэтгэл зүй, зан төлөв түүхтэй гүнзгий холбоотой болохыг сануулж байна. За мөнгөтэй зөв харьцаж сурах нь Excel ашиглаж сурахаас ч илүүтэйгээр өөрийгөө ойлгож сурах аялал юм а. Энэхүү бичлэгийг үзсэнд баярлалаа. Та мөнгөний талаарх ямар сургамжийг ойлгосон бэ? Сэтгэл хэсэг саналаа хуваалцаарай. Дараагийн бичлэгээрээ уулзцаая. Баяр таа.